Сайн бацхан уу? Намайг Анужин гэдэг би улсын дөрөвж эрдмийн театрын балетын гоцлооч. Та бүхэн өнөөдөр миний нэг өдөртөө танилцуулна. Одоо цаг 9 цаг болж байна. Ажилдаа явцгаая. За одоо улсын дөрөвж эрдмийн театр руу автагаа явж байна. Өглөө болгон бид хоёр хамт ажилдаа явдаг. Тэгээд өнөөдрийн миний ажил гэх юм бол театр дээр одоо манай бүтээсэн өдөр ураас бүжгийн жүжиг тоглогдож байгаа. Тэгэхээр ураас бүжгийн жүжигийн бэлтгэлтэй би анх удаа Хандармаагийн дүрд гарч байгаа. Дараагийн 7 хоног нь буюу хагасаа өдөр болохоор Хунтнуур бүжгийн жүжигтэй. Тэгэхээр тэрний бэлтгэл бас давхар орно гэсэн үг. За энэ бол 209 гэдэг өрөө. Одоо манай өрөөнд Монгол Улсын аюул жүжигчин Соломон бид нар нэг өрөөнд хамт байдаг. Тийм одоо бол эхлээд шууд тасгалаас эхэлнэ. Манай үндсэн тасгал 10 цагаас ордог байгаа. Тэгээд тэр тасгалдаа бол балетын үндсэн хөдөлгөөнүүдийг хийж бие хаалааж одоо эмх цэгцэндээ ордог. Одоо бол үсээ янзалчаад хувцас солиод тэгээд дээш заал руугаа явна да. Одоо бол зааландаа Хунтнуурын бэлтгэлд орох гэж байна. Дараагийн 7 хоногийн буюу 11 сарын 12-ны өдөр Хунтнуурын тоглолттой. Тэгэхээр Хунтнуурын бэлтгэлдээ одоо партнер Эрдэнэлд тэгээд багш Батгэрэлтэйгээ хамт бэлтгэлдээ орох гэж байна. Тэгээд энэний дараа бол ураасын доор оркестртэй нийллэг явна. Тэгээд бэлтгэлийн дараа уулзцгаая. Хамгийн анх би дөрийн театрт орж ирээд Цөмөх Шилхүүнчиг балетын гол дүрт тоглож исэн. Тэгээд Эрдэнэлд гээд одоо ураас Хунтнуур хийх гэж байгаа залуутайгаа хамт бүжгэлж исэн. Тэгээд маш их сандарсан. Тэгээд бүр төгсгөлийн үзэгдэл дээр одоо манайх нийт пададэ гэдэг нэг хийдэг байхгүй. Одоо эхлээд хоёулаа бүжгэлж байгаа, дараа нь тусдаа бүжгэлээд тэгээд хоёулаа буцаад нийлээд бүжгэлж агаад одоо яг нэг тиймэрхүү пададэ гэсэн юм багц юм 10 минутын бүжиг явдیں۔ Хоёулаа хамт хийчээд дараа нь эрэгтэй нь хийчээд эмэгтэй нь гарах гэсэн чинь бүр ингээд хөл өвдөөд би гарахгүй би гармааргүй юм гэн. Тэгээд зүгээрээ чи гар гэ. Тэгээд л гарч исэн. Тэгээ хамгийн сайхан юм нь гэх юм бол энэ бүгдийг дуусаад тэгээд одоо тайзан дээр хамгийн сүүлд нь яслал зогсож явах хамгийн сайхан юм уу?
гоцол бүжигчин бол маш хариуцлагатай байдаг. 2 цагийн жүжиг бүхэлдээ явж хахад 2 цагийн жүжигийг ерөөсөө гол дүрийн бүжигчинд авч явж идэг. Мэдээж масс бол маш чухал илгүй яах вэ. Гэхдээ одоо яг баган толгуур нь бол яг гоцол бүжигчин дээр байж байгаа учраас хариуцлагатай бас маш хүнд элемент техниктэй тийм бүжгүүд байдаг. Үзэгчид гэдэг бол бидний бурхад байдаг. Тийм учраас тэр хүмүүст сэтгэлийн баясгал, гой сайхны мэдрэмж өгнө гэдэг бол бидний төлөвийн зорилго. Одоо 3 цаг болж байна. Манай ураас бүжгийн жүжиг оркестртайгаа нийлж эхлэх чинь. Одоо энэ нийлэг маань 3-5 цагийн хооронд бүтэн жүжиг бүхэлдээ явагдаад дуусна гэсэн үг. Яг хөгжим, бүжиг хоёр хоорондоо нийлээд одоо темпэд тааруулна гэсэн үг. Бүжгийн темп, хөдөлгөөний темп, хөгжмийн темптэйгээ ингээд зохицож нийлнэ гэсэн үг. Дөнгөж сая бэлтгэлд усаад одоо 5 цаг 30 минут болж байна. Дөнгөж өрөөндөө орж ирээд байж байна. Одоо хуцаа солино. Тэгээд өнөөдрийн ажил бол ингээд дуусж байна. Өглөө 10-аас 5 хүртэл яг ажлын 8 цаг ажиллаад дуслаа. Одоо ерөн бол бэлтгэлтэй үед ерөөсөө хуц центрээ оролдож амжидгөө. Тэгээд сая маш олон дуудлага бас ирсэн байна. Тэгээд эндээс бас нэг дуудлага яаралтай хүлээн авахгүй бол болохгүй. Бидний харилцаанд одоо уц гэдэг юм байхгүй бол маш хэцүү л авах бах та. Ажил амжихгүй. Би бол ялангуяа уцаар айгүй их ажил амжуулдаг. Тийм одоо нэг ийм бэлтгэлтэй үед чинь хаашаач гарч чадахгүй. Тийм болохоор гадуурх ажлуудаа дандаа уцаар зохицуулахыг хичээдэг. Ерөн хичээдэг гэж угаасаа л уцаар бараг зохицуулагддаг. Тийм. Байна. Залхсан юм уу? Тэглээ ажилдаа ялаа дөнгөж сая найзахны ажилд харж байна. Миний найз яасан завтай болцсон уу? За завтай найзан тэгвэл гяс хуцаа солиот идэх үү? За тэгээгүйгээд очлаа. За. За та бүхнийг миний нэг өдөртөө танилцсан дээр маш их баяртай. Тэгээд миний хувьд бол ингээд ажил маань одоо дуусч байна. Та бүхнийг балетчин хүний нэг амьдралтаа уулзсандаа би бас маш өөрөө баяртай. Сонгодог урилгыг үргэлж дэмжиж байгаарай. Тэгээд та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай.